Тэгээд ээж болоод хоёулаа бол ойролцоо насны л хоёр хүүхэдтэй ойрхон төрсөн юм байна. Тэгээд ээжийн ажил гэдэг бол бас хүнд. Тэгээд хоёрын хоёр жоох хүүхдүүд гэдэг бол бас хүндэл юм байна. Хоёр хүү шүү дээ. Минийх ч нь болохоор хоёр охин. Тэгээд ойрхон төрчгөр ч бас жин их нэмдэм бай. Би ч одоо их чинь нэмсэн. Тэгээд баба хасаад байгаа бас. Хасаад байгаа нэ. Чи болохоор ерөөсөө нэмээгүй байна. Тий. За баярлалаа. Тий. Эмэгтэйчүүдийн нэг юм асуудал байдаг тий. За тэр яах вэ? Асуудал төвшүүлсэн, эрен сурвалжсан нэвтрүүлэг өгч учраас Дүлгөөн гэдэг хүн өөрийнхөө үзэл бодлыг л одоо энэ подкастаар чөлөөтэй илэрхийлэх боломж байгаа шүү гэж. Тэгэхээр одоо хэдхэн хоногийн дараа сонгуул боллоо. За энэ удаагийн сонгуул бол нэг онцлогтой 126 гэдэг нэг тоо яригдаад байгаа тийм. За 76 гэдэг үл өмнө нь бол одоо манайхан одоо шоколад ч гэдэг юм уу муу ёрын тоо гэдэг ингээд байгаа шүү дээ. Тийм болтол хүмүүст ингэж хоногцсон байна шүү дээ. Тэгэхээр одоо энэ 126 бэлэгдэлийн тийм аюу сайн сайхны бэлэгдсэн юм тоо байгаасаа гэж. Намны бэлгээс аштын бэлэг гэдэг шиг. Тэгэхээр одоо сонгуул яалтч хаяанд ирчихэж байгаа учраас одоо улс төр нийгэмтэй холбоотой байдаг сэтгүүлчид бид бол энэ рүү ингээ анхаарал хандуулад байна л да. Тэгэхээр энийг ер нь яаж харж байна? Сонгуультай холбоотой сонин сайхныг яаж хараад байна? Одоо нэг би яаж харах юм чи яг уу одоо мундаг манай нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн сэхэтнүүдийн яриаг сонсож байхад бол гүрвазргаа жишээ нь хэлжсэн 2024 онд бол монголчуудын заяан цаг эхэлсэн шүү гэд бас бусад ингээд сэхэтнүүд ч гэсэн хэлж байна. Заяан цаг эхэлсэн бол тэр заяан цаг үргэлжлэх ёстой. Гэхдээ миний итгэл үнэмшлэр гэхүү миний ажиллаж байгаа харж байгаагаар бол 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын бүтэц бүрэлдэхүүний түвшинд бол Монгол улс тэгтлээ тэгшэрчнэ гэж бас итгэхгүй байгаа. 28 онд бол магадгүй тий. Гэхдээ 2024 онд би одоо сонгогч зүгээр сэтгүүлч биш сонгогчийн хувьд харахад бол Монголын эрх ашигын төлөө коноп дардаг одоо 5-аас 10 ч бай. Тийм гишүүнтэй болчихсон л гэж хүсэж мөрөөдөж байгаа шүү дээ. Яг нь 76-г муу ёрын тоо гэл ингэ чинь зүгээр тооных нь нийлбэрээр харах юм бол 7 6 13 болчихж байгаа шүү дээ. Тэгээ 1 2 6 гэд ингэ харахаар бас нийлбэрийг харуул 9 гэд тэнгэрийн тооч гэдэг юм тийм ингэ нийлбэрийн бат хоёрын хэлхээр ярих юм бол тэнгэрийн тоо болчихж байгаа. Эндээс нь харах юм бол нэг муу биш юм шиг. Гэхдээ 76 гишүүнтэй байхдаа Монгол улсын нөхцөл байдлыг одоо шийдэж чадаагүй парламент 126 болж нэмэгдснээрээ яг яаж шийдэх үү те нөгөө нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгддөггүй гэдэгтэл адилхан юм болчих үедээ гэдэг ийм болгоомжлол бас байхыг үүсэх аргагүй. Түүний зүгээс жинлж үзвэл аль нь даваад байна. Нөхөө хинэд хөргмээр за полиос одоо өмнөөс нь баг ичиж хөхмээр гимээр зүйл нь даваад байна уу эсвэл бас болж гинэ гэдэг нь давж байна. Яг үндэ бол өнөөдөр Монголын улс төрд үзэл санааны эрэлт хатж штэ. Монгол ардын нам, арчилсан нам гэд хоёр толгой нам нэрлэгдэж байгаа боловч нэтэр дээрээ энэ хоёр нам үзэл санаагаараа яаж ялгарч байгаа, үзэл баримтлалаараа яаж ялгарч байгаа гэдэг ингээ харахаар арчилсан нам баруун төвийн үзэл баримтлал тээж байгаа мэт боловч халамжийн бодлого барьсан хിവэрэ байдаг. Засгийн газар атгаад ирэхээр л халамжийн бодлого хэрэгжүүлж идэг. Сүүлийн 8 жил бол үнэмлэхүй ялалтаар засгийн эрх мэдлийг атгаж байгаа Монгол ардын нам бол одоо бүр халамжийг бол хитрхи хавтгаарууллаа ш тэ. Монголчуудыг бол одоо сэхэн амьдрах чадваргүй болтол өгч чинь. Тэгээ энэ тохиолдолд харахаар магадгүй хардталт байгаа. Монгол ардын нам бол жижиг намуудыг өгчж ах магадлал өндөр. Бизнес санхүүгийн одоо маф бүлэглэл гэдгээрээ нэгдээд байгаа байхгүй. Жишээ нь Халтмаагийн Батулгыг харъя л да тий. Өнөөдөр би энэ хүнийг сошиал дээр маш их шүүмжилж бичдэг. Харин би нэг бас асуух гэдэг ер нь дандаа яагаад тэгж тэр хүн рүү чиглээд идэв тий гэж асуумаар санагдаад байдаг байхгүй. Халтмаагийн Батулга Монгол улсыг аварна гэдэг гинэн төсөөллөөс ангижирсан цагт монголчууд сая авралынхаа цэг дээр зогсно гэж би бол харж байгаа. Яа тэгвэл 2017 онд Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигтээ монголчуудыг ялна гэж гарч ирсэн. Монголчууд дотор цусны шинжилгээ маш их хийсэн. Гэтэл энэ хүн өөрөө ямар гарвалтай үнс угсаатан бэ гэдгийг бид нар бодох хэрэгтэй. За Монголыг хожуулж чадаагүй ерөнхийлөгчийнхаа сэнтигээс буучлаа. Эргээгээд одоо 2024 оны их хурлын сонгуульд мань хүн ямар уриал оозонтой орж ийн вэ гэвэл хөх монголчуудын хөх тугийг бадраа мандуулъя гэдээ явж идэг те. Гэтэл яг яс юм дээр одоо түүхчид хэлхэл бах
Түүх монголчуудын хүүхд тугийг мандан бадрааж исэн түүх нь хинт харьяалагддсан бэ гэвэл нөгөө л алтан уургийнханд эсвэл алтан уургийнхнаас одоо зөвшөөрөл хүлээж авсан тэр яс дуух сатнуудад л энэ хувь заяа оногддог. Гээд ингээ монголчуудын үн цэнтэй сэдв болгон руу энэ хүн халирч ордог. Сэдв болгоныг сэдв биш болгож хувиргаж чаддаг. Ийм учраас би нөгөө монголчуудын үнэт зүйл, үн цэнтэй зүйл, язгуур эрх ашиг гэдэг юмны төлөө сэтгүүл зүйн бүтээлд хувирж байгаа учраас энэний эсрэг ажиллаж байгаа учраас Алтмаагийн Баттуулгыг би эсэргүүцдэг. Зүгээр сэтгүүл зүй гэдэг энэ одоо энэ салбар шүү дээ. Энэ салбарыг л аявих тийм цэвэр байгаасаа нэр хүндээ унахгүй юмсан ч гэдэг юм уу. Энэ дотор байгаа хүмүүсээ муулахгүй юмсан, энэ дотор байгаа хүмүүсээ хамгаалах юмсан гэж бодоод байдаг байхгүй юу? Гэтэл нэг манай одоо энэ хэвлэл мэдээллийн салбарт нэг юм олонний танил болцсон нэг нөхдүүд байна шүү дээ. Маш олон мянган даагчтай тий. Одоо энэ нөхдүүдийн талаар ирнэ төлөөн сэтгүүлчүүд ямар бодолтой байдаг вэ? За их тэрслүү шүү дээ. Бас сошиал харахаар тэрслээд үзэг. Би түрүүн чиний ярианд дурдж байгаа зарчимтай бас санал нэгд байдаг. Хүссэн ч эсхүссэн ч би манай мэргэжлийн телевизийн урлагийн салбар хэвлэмэл редакц буюу сонин хэвлэл үн цэнтэй хэвээрээ цаашид шалгараал үлдэх бах. Энэ сошиал орчин дах одоо мэдээлж байгаа хэлбэр бол яг уу энэ бол төр зураг гэж ажигладаг. Хэрвээ чи өөрөө ч бас анзаарах юм бол яг энэ цахим орчинд тавигдж байгаа мэдээллүүд бол мэргэжлийн биш. Мэргэжлийн үг хэллэгээр бичигддэггүй. Тэнд эвдэрсэн монгол хэлээр мэдээллийг бичиж түгээдэг. За нөгөө төгөр өөрсдийнхөө салбар руу ингээд ороход яг уу шантажны шар сэтгүүлчдийн буйнаар мэргэжлийн сэтгүүлчдийн бас нэг ялгарл үүсэж байна л да. Тэгээ альва нэг юм сөрөг юмд бас сайн тал байдаг ч юм уу. Цагаан байж хар нь оршдог гэдэг шиг нэг арга билег хосолдогтой яг адилаар хар шантажны сэтгүүлчд байж иж мэргэжлийн сэтгүүлчдийн бас зааг ялгаад тогтож гинүү гэж би харж байгаа. Мөн дүгнэхэд нэг осолтой юм нь одоо цензургүй гэж тунхаглагснараа хэвлэл мэдээллийн хэрэгсэл цензургүйгээр бүх зүйлийг мэдээлэх ёстой ийм салбар гээд ийм ойлголт бол олон нийтэд ард түмэнд бол хоногшчих бүр ингээд хөвшөөд суучч. Гэтэл одоо нэг ийм социалист коммунист үзэл шиг сонсогдож магадгүй миний зүгээр баримтлагдаг зарчмаар бол хэвлэл мэдээллийн хэрэгслэр тэр тусмаа маш их цензуртэйгээр мэдээллийг түгэж хэвээр тэгжиж тэр улс үндэстэн мэдээллийн одоо дайны технологид өртөхгүй байх, мэдээллийн урсгалаар дамжсан ард иргэдийн тарих сэтгэлгээ, оюун бэлгийг булангартуулахгүй байх гэдэг энэ эрсдлээс урьдчилан сэргийлэх ёстой байхгүй. Тийм учраас хэвлэл мэдээллийн хэрэгсэл юуг мэдээлж болох вэ, болохгүй вэ гэдгийг маш сайн мэдж авах ёстой. Бүгд л ээлжийн мэдээний сэтгүүлч болох юмсан гэдэг мөрөөдөл бол бидний үеийнхэнд байсан шүү дээ. Мэдээний сэтгүүлч болохын тулд хоёр үндсэн чанарыг хувь хүн өөртөө төлөвшүүлсэн байх ёстой. Энэ бол бүр суур хүмүүжлэн байх ёстой. Нэгдүгээрт юу гэхээр та жирийн хүнийг бодох юм бол хэдэн хувь илүү ичих булчирхаатай байх ёстой. Ичж байгаа тохиолдолд таны тавьж байгаа асуулт ухаантай, үнцэнтэй гардаг. Нөгөө төгөр ёс суртахууны маш өндөр хим хэмжигдэхүүнтэй байх ёстой. Ёс зүй, ёс суртахуун гэдэгт баригдаж байх ёстой. Тэгээ энэ хоёр чанарыг эзэмшиж өөртөө төлөвшүүлж өөрийн хүмүүжил ёс суртахууны одоо боловсрал болгож чадаагүй хүн бол мэдээний сэтгүүлч болж чаддаггүй маа. Гээд жишээ нь олонний танилныг од сэтгүүлчийг ийглээс халах тушаалыг нөгөө явуулж ирснийг би санаж байна. Тэгэхээр бид нар барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн одоо мэдээлэх чанарыг дуурайх их дуртай. Гэтэл барууны хэвлэл мэдээллийн хэрэгсэл яг л энэ одоо нөгөө муу муухай замыг туучсаар аваад өнөөдөр мэргэжлийн гэдэг шатан дээрээ тавигдсан CNN, BBC ямар мэргэжлийн түвшинд мэдээллийг хүргэж гин, олон талын их сурвалжуудын байр суурийг хэрхэн яаж танилцуулж гин. Гэхдээ тэр мэдээллийн одоо эцэст мэдээлэл ард олон нийтэд хүрсний эцэст үр дүн нь юу байна гэхээр Америк эрх ашиг хангагдаж байгаа юм. Тэр Их Британий эрх ашиг хангагдаж байгаа. Гэтэл Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжаад энэ олон редакцууд юуны төлөө яах гэж ажиллаж байгаа гэдэг ингээ харахаар Монголын эрх ашиг хангагдаж чадахгүй байна. Тэгэхээр хамгийн их худалдаж байгаа салбар бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрөө. Одоо яг сонгуулийн үед бол хамгийн их мөнгийг эргэлдүүлдэг салбар хэвлэл мэдээллийн салбар өөрөө. Улс төр хэвлэл мэдээллийн салбар хоёр дээр л мөнгө хамгийн их хэрэгжилж байна. Сенсацлж чаддаг ч гэдэг юм уу? Эсвэл одоо нэг юм баримтыг чи энийг нэг гаргаад гэж захиалга ард нь өгж жоод
тэрүүгээр ингэж нөгөө ус төрийн тоглолт хийгээд байгаа санаад байгаа байхгүй юу? Энэ ерөөхдөө нөгөө муухайгаар хэлвэл хүүхэлдээ шиг болох гоо. Утсан хүүхэлдээ шиг болох гоо. Яг нь наан тэр хүнд амьдрал нь сайжирж байгаа. За олонний танил болж байгаа ийм давуу чанар байгаа. Гэхдээ ард нь нөгөө хэвлэл мэдээлэл гэдэг том салбар чинь ингэж ус төрөгчдөд нөгөө ашиглагдаад байгаа юм шиг санагдаад байдیں۔ Энийг ингэж хардггүй ер нь энэ ашиглагдаж штэ. Ашиглагдаж байгаа учраас хэвлэл мэдээллийн салбарыг өөрсдөөсөө хамааралтай байлгах хүсэл сонирхол маш өндөр байна. Монгол үндэсний эрх ашигыг одоо хангасан уран бүтээлүүд нэвтэрч чадж гин үү? За энэ эрх ашиг руу улс төрчдийн ашиг сонирхол нөлөөлөхгүй байх босхийг энэ байгууллага тавьж чадж гин үү гэдээ ингээ харахаар чадахгүй л байгаад байна. Өнөөдөр төсөв нь улсын хурлаас шууд хамааралтай, удирдлага нь улсын хурлаар орж томилогддог ийм байгаа тохиолдолд нөгөө л намын цүнх баригч нар л ээлжилж халаас илгээ хийж байгаа боловч Монголын үндэсний олон нийтийн телевиз дээр бол ингээл харахад маш учир дутагдaltaй. Тэгээ ингээд бидний үлгэр жишээ авах хамгийн том хэвлэл мэдээллийн байгууллага маань өөрөө улс төрийн одоо санхүүгээс шууд хамааралтай байгаа тохиолдолд бусад жижиг редакц, телевиз, сонин хэвлэл сайтуудыг улс төрөөс ангид бусаар үйл ажиллагаагаа явуулж гин гэд ингээ харах юм бол итгэл үнэмшил багтаа л да. Яг төлгөөний зүгээс одоо болиос гэмээр хүмүүс байна уу? Бүр нэр цавхал болиод өгөөсөө гэмээр. За бүр өмнөөс нь одоо бүр ичмээр юмаа гэх хүмүүс байна уу? Байна. За нэр цохоод яах вэ? Гэхдээ энэ дээр нөгөө олон нийтийн хүсэмжлээд байгаа тэр эрэл хайгуул юу байна уу гэхээр миний анзаарч ажиллаж байгаагаар бол Монгол улсад цэвэр нөгөө үндэсний боловсон хүчин гэж байхгүй болчих. Дандаа одоо гадаадын ихтэй сургуулийн сургалтын програм системээр тархиа эвдүүлсэн, тархиа програмчлуулсан, хөтөлбөржүүлсэн ийм этгээдүүд ирээд Монгол улсын парламентод ажиллаад Монгол улсын засгийн газрыг тэргүүлээд ажиллаад байхаар тэнд Монгол улсын эрх ашиг хангагдахгүй байгаа даа л та. Тэгэхээр нөгөө Төдөвгааныг хийсэн бичсэн нэг нийтлэл дээрээ дүгнсэн маш мундаг тийм томьёол байгаа ш нөгөө. Үндэсгүй мөрөөдөл хэдий сайхан ч үндэсгүй дэргэлзэх аваас гунигтай эрсдэл болно гэд яг энэ замаар бид нар туучж байгаа байхгүй. Нэх гоё либерал онол яриа л байдаг. Нэх гоё одоо консерватив үзэл яриа л байдаг. Зүүн төвийн үзэл санаа, баруун төвийн үзэл санаа гэж яриа л байдаг. Яс юм дээр улс төрийн үзэл санаа бол зүүн баруун хоёр туйлдал хуваагдж байгаа тий. Алдагдуулж үл болох үн цэнтэй зүйл гэж байна шүү дээ. Энэ үн цэнтэй зүйл дээр улс орон өөрөө оршин тогтнодог. Тэгэхээр энэ нөхцөлийг бид нар хадгалж чадахгүй байгаа учраас дээсэн дөрөөн дээр дэнжигнээ явж байгаа. Монгол улс өнөөдөр мөнхлийнхаа ангал руу нисээд өгөх үү эсвэл хөгжлийнхөө зам руу нэг алхам ингээд алхаад тэр ангалаас холдох уу гэдэг л энэ сонголтын дээр байгаа. Тийм учраас ард иргэд үндэсний боловсон хүчнийг нэгж байгаа бах. Би ч гэсэн үндэсний боловсон хүчин гарч ирээсэ гэж хүсэж байгаа. Тэгэл одоо чигсаалт юм дээрээс сонголтоо хийгээл харна шүү дээ. Тэгэл одоо нэг ийм залтай арга шилжчихэж байгаа шүү дээ. Эдгээр чинь нийт санал өгсөн нөгөө хүмүүсээ 50% болох уу болж гин үгүй юу гэдгээр нь ингээд саналын тэнцвүүлээд оруулцдаг болцаа. Гэтэл сонгогчдын нэрсийн чигсаалтад хичнээн хүн бүртгүүлсэн тэр хүмүүсийн 50% саналаа өгсөн юм уу гэж хэмжихгүй байгаа байхгүй юу? Санал өгсөн хүмүүсээсээ 50% за энэ хүн бол одоо тэнцлээ гэж сонгуулийн ерөнхий хорооны хүртэл ийм хуулиндаа бичигдээгүй зүйлийг хүртэл баталгаажуулаад хууль ёсны юм шиг батламжлал гаргачихж ш. Тэгэхээр зөвхөн хуулинд цоорхоо үлдээж ин гэдэг бол хуулийн засаглалаар боолчлох систем хүчтэй цааш дүүргэлжлэхийн л нэг цондон баг шүү дээ тийм. Амиа бодоод гадагшаа явчмаар ч юм шиг ингэ санагдах нэг юм үе байдаг. Ийм ингэж санагдах үе байдгүй ер нь азгүй ч юм шиг бид эсвэл их азтай хэрнээ тэр азаа эдэлж чадахгүй байгаа юм уу? Энэ хитгэн ус төрчтэй уягдчаал ингэ байгаад байгаа юм уу? Олон ингээл судар номнуудыг уншихаар Тэнгэрийн сойрхол цагийн тохиол гэдэг үгийг би хит уншиж байсан. Тэгэхээр энд бол яг л одоо цаад нэг ийм муу цагийн эргэлт байгаа болвол энэ бол ингээд тэр эрчмээрээ энергиэрээ явсаар байгаад бүр уналтынхаа доод зэгт тулж иж дараагийн сайн цаг эхэлдэм болов те ингэж анзаараад байгаа. Тэгэхээр яг хөө тэгж бодож исэн үе бол 20 хэдэн наснд бол байгаа. Гадагшаа яваад амьдрчмаар ч юм шиг те. Гэхдээ одоо бол үгүй. Би ямар ч тохиолдолд бол гадагшаа явж амьдрахыг хүсэхгүй байгаа. Яг гэвэл энэ бол хитрхи амин хувиа хичээсэн үзэл. Тэгэхээр энэ улс орон
би төрснөөрөө би Азтай Монгол улсын иргэн болсноор Азтай. Азийн нийтлэлийн болвол үүргээ бас би гүйцэтгэх ёстой. Би энэ амьдарч байгаа хугацаанд за энэ цөвөн цагт нь би сэтгүүлч хийж байгаа бол цөвөн цагаас нь сайн цагт нь залгах хүртэл би ямар соён гэгэрүүлэх ажил хийх ёстой, ямар үүрэг надад оногдсон. Энэ үүргээ бүр зайшгүй гүйцэтгэх ёстой. Тэгжээж үр үнцээ ингээд үлдээгээд өгөхөд ядаж сүнс хурдан амьдрах байлгүй тийм учраас ингээд Монгол улсаа орхиод гараад явна гэдэг тэр гинэн мөрөөдлөөс бол хаагцсан. Тэр үнэхээр тэр хийд хөрөнгийн төлөө шунж байгаа хүмүүс бол өвхлээ гэхэд үүлэн дээр очдөг сүнсэн. Одоо нөгөө ядуу энгийн амьдарч байгаа хүмүүсээс ялгаатай ингэж одоо тэр сүнсэн амьралдаг бол бас арай өөр юм а. Даанч тийм биш юм. Харин даанч тийм биш юм. Тэг яагаад ингэж шундаг юм бол? Тэгээ техникийн шинжилгээ ухааны доктор Лавга доктортой би нэг ярилцлага хийж байхад мань хүн хэлжсэн хөгжил гэж аяг юу юм? Би бас олон жилийн өмнө ер нь ингээл нэг хідэн давхар шилэн барилгаар хөгжил хэмжигддэг юм байна да. Бодлын маань хариултыг хэлсэн л те. Хөгжил гэдэг бол ерөөсөө ухамсар хөгжсөн үед л тэр улс оронд хөгжил ярих боломжтой. Ухамсарын хөгжил рүү тэмүүлсэн үед. Гэтэл өнөөдөр Монголд бол ухамсарын хөгжил рүү тэмүүлж чадж гэнэ үгүй л үгүй. Энэ ухамсарын хөгжилд юу тэг тушаа болдгоо гэд харахаар нөгөө яг энэ хувь махан биений шунал гэдэг зүйл байгаа байхгүй. Адгууслаг чанарыг илүү хөгжүүлэх, хамтлаа идэж ууж, өмсөж зүүжл байх юм бол алт мөнгөн дунд шумжил байх юм бол тэр адуусны одоо мөн чанар тэжээгдэж идэг, хангагдж идэг, цадж идэг. Адгууслаг чанараас бидрийг юу өөр болгоод байгаа юм бэ гэхээр ерөөсөө оюун ухаан, оюун бэлэг, ухамсар. Тэгээ энэ ухамсар руу тэмүүлсэн хөгжлийг бид харж чадахгүй байна л да. Одоо хөгжил ярихаар л засгийн газар хэлж байгаа шүү дээ. Алсын арай 2050 гэл тэгэхээр чигтэх өндөр эдийн засгийн тоонууд яриад. Одоо сүүлийн 8 жил засагласныхаа хүчинд эдийн засгийн хөгжлийг тэдэн хувь болголоо. Дотоодын нийт бүтээгдэхүүн тэд болж өслөө гэл ингээл том тоо яриад байдаг. Өнөөдөр 100 мянган төгрөгөнд дэлгүүр ороод хүнс цуглуулахад хүнсээ цуглуулж чадахгүй байна шүү. Хүүхд хаа идэх хэмээг бид нар сар идэх хэмээн тэр доорн гүйцээж цуглуулж авч чадахгүй байна шүү. Ийм тохиолдолд Монгол улс хөгжиж гин гэж үлгэр яриад хөгжлөө гайхуулаад том тооны өсөлтөө гайхуулаад ярьж байгаа засгийн газрыг бол би эмгэнэл гэж харж байгаа. Ерэн зүгээр иргэдээр аюу хөрхөн хөнгөө ингээд тоглолцоод байгаа юм шиг. Хэвлэл мэдээлэлээр тусад нэг тоглоод ахаад иргэдээрээ ингээд тоглоод байгаа юм шиг санагдаад байгаа юм л та. Таны боломжийг хулгайлцсан байж тээ гэд мэдээлэл гаргаад хэвлэл мэдээллийн тэр утсан хөгөлтийг ашиглаад сенсацлаад ингээ гаргаад тавьчихаар тийшээгээ хуйларчдаг. Дараагийн нэг сенсацийг гаргахаар тэр нөгөө тал руу ингээд хуйлардаг. Ингээд юус туйлаас туйлын хооронд хуйлраал гүгээд байгаа байхгүй. Тэр дотор таны одоо амьдрах эх оронтой байх нөхцлүүд яаж алсарж байгаа, алдагдж байгаа юм бэ гэдгийг тийшээ төвлөрүүлдэг. Тэндээс нь ингээд нөгөө төвлөрөх, ажиглах, анзаарах нөхцөл байдлаас нь дандаа ингээд займчуулж идэг те. Савлуулж идэг. Тэгээ яг энэ технологиг бол хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаад тархин завгүй бухимдаад ингээд боломжоо хулгайлуулсан хүн юу нөгөө оршихуу, юу газар шороо, юу өмсрөхөг үзэл, юу үндэсний үзэл те, юу тэр уул ус энийг тоохгүй, юу өөх төх тоохгүй байхгүй. Энэ бол өөрөө нөгөө мэдээллийн дайны технологийн одоо гол үр дүн. Энийг бол Монгол улс дээр маш гаргууд хэрэгжүүлж байна. Үүний гар хүл манай хэвлэл мэдээллийн хэрэгсэл болж байна. Тэрний ард улс төрчид байна. Улс төрчдийн ард бас эзэд байгаа шүү дээ. Хийний төлөө үйлчилж байна. Тэд эзэдийнхаа төлөө үйлчилж байгаа. Тэр эзэд нь Монголын эзэд биш байхгүй юу? Ерөөсөн Монголыг залхихыг хүсэж байгаа л гадны одоо санхүүгийн байгууллага, санхүүгийн бүлэглэлүүд л байна. Дүлгэн сэтгүүлчийн пэйжийг ч юм уу YouTube хуудсыг одоо маш олон хүн дагаасаа гэж би бол хувьдаа боддог. Яагаад гэхээр тэнд нөгөө нэг юм захиалагч ард чинь одоо нөгөө захиалагч байхгүй хин нэгэн улс төрийн намд дутагдагдаагүй цэвэр нөгөө өөрийнхөө үзэл бодлоор явж байгаа учраас тэнд үнэн байдаг. Тэгэхээр зэрэг одоо ингээд аливаа юмыг нөгөө цаг хугацаа харуулдаг гэдэг шиг хинэн хинбэ гэдгийг бол цаг хугацаа харуулах байх. Би ч гэсэндээ өнөөдөр лайк, шеэр эсвэл хамталтын төлөө явдаггүй. Тэгэхээр өнөөдөр сонсон үз. Тэгэхээр нөгөө ер нь аливаа юм үн цэнтэй байх ёстой гэдэл зүйлийн дагав явдаг байхгүй юу. Тэгэхээр
манай энэ салбарт ингээд нэг юм тууштай эсвэл одоо ингээд сэтгүүлчд нь ингээд 30 40 50 60 хүрсэн чинь ингээд хэвлэл мэдээллийн салбартаа тэр хүний ингээд доктортой барих тийм хандлага байдаггүй учраас манай энэ хэвлэл мэдээллийнхэн тэр мөнгө рүү орчод байгаа юм лөө. Манай Монголын сэтгүүлчдийг бол өлсгөлэн байлгаж чадчихээн л да. Их Британд бол одоо хамгийн үн цэнтэй мэрэгжил юу юм гээд ингээ харахаар улс төрч сэтгүүлч хоёр нэг байхгүй. Маш өндөр үнэлгээтэй. Мэргэжлийнх нь үнэлгээ өндөр. Тэр хэрээрээ мэргэжлийнх нь төвшөнд тавигдах цензур маш өндөр, шалгуурна. Саяхан нэг телевизийн мэдээг босгож өгөөч гэд ажиллахад багшаас радио телевизийн сургууль руу уцсан манай 80 гарсан ширээ рүүгээд багш маань за бас нэг юм овсгоотой сэргэлэн те энэ нэг чадандаа гэд таны нүд байгаа. Тийм хүн байвал та над руу явуулж болно шүү. Би сургаад авъя гэхэд заадаа дүлгөө минь одоо бол тийм хүүхэд гэхэд та нарын төгсөлтөөс хойш бол надад харагдаагүй. Одоо үнэхээр маш хэцүү болсон. Тулгуургүй хүүхдүүд их сэтгүүлч болох гэж орж ирж байна гэж аахгүй. Энэ өөрөө эрсдэл байхгүй. Тэр ямар хэний үзэл санаан дээр яаж хаашаа гуйх уу гэдэг чинь өөрөө асуултын тэмдэг баг. Хамхуу шиг л байна. Тийм шүү дээ тий. Тэгэл нэг 5 төгрөг ахиухаа атгуулчвал тэрний төлөөлөл гүйж байгаа. Өнөөдөр манай сэтгүүлчийн салбар тийм л байна. Манай ахмад сэтгүүлч нар ч тгээ сууж штэ. Хамгийн эмгэнэлтэй нь өөрсдөө үлгэр жишээ болох ёстой байтал өөрсдөө мөнгөний боол болцсон хялтгадаад сууж байгаа байхгүй. Сэтгүүлч хүн гэдэг чинь маш хөрөх чадвартай. Ялангуяа парламент сэтгүүлчээр олон жил ажилласан хүн бол өстой нөгөө муухан ус төрчөөс ч бараг тийш болчдөг тий. Тэгэхээр зэрэг нөгөө маш мэдрэмж сайтай ийм хүмүүс байдаг. Тэгэхээр бүхтээ битгий зүүрлээд байгаа ч гэдэг ингээд уур хүрээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр ер нь одоо тэр нэр дэвшигч чинь нэг бүхчүүд байна. Бизнесмэнүүдийг л одоо болооч та нар мөнгөөрөө зүгээр төрүүлж орж ирчээд байна гэдэг нэг юм яригдчихэж байгаа тий. Хин сэтгүүлчийн төлөөлөл болж дэвшиж гинэ гэдэгт л нөгөө шүүмжлэлийн хүндээ байна. Гол бай болчиход байгаа байхгүй. Одоо жишээ нь манай цензургүй гэдэг үгийг сэтгүүл зүйн салбарт тунхаглаж чадсан ихч биш. Өөрийн чиглэлд байгаа загалмаас их гэдэг. Загалмаас их. Тэр бол шар сэтгүүл зүйн маш том загалмаас их. Тэр бол улс төрчийн гар хөл болдгороо маш том дүр төрх. Тэгээд өөрийнх нь сэтгэц эрүүл юм уу гэд ингээ харахаар бас хэцүү намтартай. Одоо 10 хэдэн наснда сэтгцийн эмнэлгийн хяналтанд орж исэн ч гэх шиг тий. Тэгээ ийм хүнийг бол улс төрч одоо нөгөө сэтгцийн өвчин гэдэг өөрөө юугаараа онцлог юм гэхээр машид итгэн үнэмшсэн төсөөллийнхаа боол нь болчдөг байхгүй. Зөвхөн тэр төсөөлөлдөө л үйлчилдэг. Боол гэдэг бол тийм шүү дээ. Үйлчлэгээний л хүн шүү дээ тий. Гэтэл тэнд бие даасан ухамсар гэж байхгүй. Тэгэхээр тэр боолын нөгөө сэтгцийг хин хааш нь чиглүүлж ийнэ гэдэг өөрөө чухал. Боолын эзэн хинбэ гэдэг чухал байгаа байхгүй. Тэгээ ийм хүмүүс улс төрийн тоогоор өнгийгөөд нэр дэвшгээд зүтгэж байгаа нь өөрөө шүүмжлэлийн байгуул чинь. Тэрнээс сэтгүүлч хүн нэр дэвшиж болохгүй гэсэн үндсэн хуулийн заалт байхгүй. Сонгогдох, сонгох эрхтэй, дэвшихгүй байх нь бас Монгол улсын иргэний өөрийн эрх хэрэгчлөө байна шүү дээ. Болно. Тэр тусмаа би бол сэтгүүлчдийг дэвшээсэй гэж боддог. Яа гэвэл сэтгүүлчид түрүүн чинь ярианд дурддаг хөрөх чадвар сайтай. Ялангуяа парламентын сэтгүүлчээр ажилласан сэтгүүлч бол муухай улс төрчөөс илүү дээр хуулийн үг үсэг өгүүлбэрийг бол задлаа шинжлэх чадвартай. Тэгвэр сэтгүүлчдийн одоо нэр дэвшээд улс төрч бас нэр хүндийг унгаасан үзлийн ирлизүүд биш үү? Үзлийн ирлиз, үзлийн боолууд. Жишээ нь энэ дээр бол би сэтгүүлч уянгыг хэлнэ тийм. Хаа хамаагүй нам руу савчиж гүйдэг ашиг хонжоо харсан болгонлуугаа гүйж ашиг хонжоо ашиг сонирхол үнэртүүлсэн болгоныхоо өвөрт гүйж ордог. Тэрийг улс төр гэж нэрлэдэг. Тэрийгээрээ гэр бүлийнх нь хүмүүс альбан тушаал аваад ингээд дахиад дэвшээд явдаг. Тэгчээд өнөөдөр сошиал цахим орчин дээр шудраг үнний дүр төрх болох гээд ингээд хичээгээ суугаад идэг. Эдгээр бол сэтгүүлчдийн нэр төрийг үнэхээр унгаасан шүү дээ. Сэтгүүлч хүн улс төрч байж болохгүй бүгдийн халаас руу бүгдийн өвөрлөггүйгээд ордгийн байна гэдэг ийм хямдхан үнэлгээг тавих боломжийг нээж өгсөн байхгүй. Тэгээ яг ийм хямдхан үнэлгээгээр нь хямдхан дүр төрхтэй хүмүүс араас нь цуваад байна л да. Гэхдээ нэр дэвшихээр материалаа бүрдүүлсэн сэтгүүлч нар дотор бол боломжийн залуучууд бол зөндөл байгаа шүү дээ. Бидний үеийн бас яг либерал онол үнэртүүлдэгч гэсэн тэр зарчим дээрээ тууштай ингэ зогсдог залуучууд ч байна. Ямар ч тохиолдолд улс төрд нэр дэвшээд горилоод орж ирж байгаа сэтгүүлч бай, бүхэнч бай тэр хүмүүсийн нөгөө амьдралын зам мөрийг их харах хэрэгтэй юм шиг санагдаад
Хүнээ хараач гэсэн үг шүү дээ. Ямар зам мөрийг туучсан тий. За одоо тэгээд шинэ төр засаг бүрдэх нь тодорхой. Одоо сонгуул болдгоороо болно, дуустгаараа дуусна гэдэг шиг төр засаг эмхтэн байгуулагдсан шүү дээ. Ер нь ямар төр засаг байгаасаа гэж хүсэж байна. Юу гэхлээр ирэмблээсээ тий. Юунд эхэлж анхаараасаа. Төд дудалгүй л нэг орон нутгийн сонгуул гэж залгаал ороод ирнэ шүү дээ тий. Шинэ сонгуулийн үр дүнгээр бүрэлдэх парламентын хамгийн нэн тэргуунд хийх ёстой ажил бол би үндсэн хууль гэж харж байгаа. Үндсэн хуулийг өөрчлөх ёстой. Үндсээр нь өөрчлөх ёстой. Үндсээр нь 1992 оны үндсэн хууль өөрөө монголчуудын эрх ашигын эсрэг үндсэн хууль. Монгол улс уруудаад байна, дороотоод байна гэж ярьж байгаа боловч энэ бид нар нэг юм нийгмийн тогтолцоон дотор энэ бүх процесс өрнөж байгаа. Энэ тогтолцоон дотор одоо энд нь урагцсан, энд нь эвдрээ тэмхэрсэн тэр хэсгүүдийн зассаад ингээ яваад ахаар энэ хөгжил дэшигээ цойлно гэж байхгүй. Энэ тогтолцоон дотор л байгаа. Тэгэхээр энэ тогтолцоог үндсээр нь өөрчилж бид хөгжил ярих боломжтой байхаа. Үндсээр нь өөрчлөхийн тулд шинээр бүрэлдэх шинэ парламентын хамгийн нэн тэргүүний ажил бол үндсэн хууль байгаасаа гэж би хүсэж байгаа. Үндсэн хуулиар тогтолцооныхаа өөрчлөлтийг хийгээч. Тэнд ардчлал шударгаас тэгш байдал гэдгийг төрийн үйл ажиллагааныхаа үндсэн зарчмын эхэнд байршуулж эрэмблэх биш. Монгол хүний үндсэн монголчуудын үндэсний эв нэгдэл гэдэг зүйл төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болгож ингэж өөрчлөөч л гэж хүсэж байгаа. Тэгэхээр одоо л яг нь сонгуул болдгоороо болох нь шинэ парламент бүрддгээрээ бүрдэх нь энэ бол хизэнээсээ тохирцсон систем байгаа л гэж би бол хардж байгаа. Аль эртнээс сонгуулийн дүн бол тодорхой байгаа. Зүгээр хинтээ хавсаадаж, хинтээ хавсарж засгийн газраа бүрдүүлэх хүч гэдэг юм уу? За аль намынхын төлөөллийг оруулчвал бид идэж уусан хулгайч гэдэг нэрнээсээ үл ялэг салангад харагдах боломжтой вэ гэдгэл тохироонууд хийгдэж байгаа болов уу гэдэг хардталт бол надад байгаа. Томсгосон мажоритар системийнх нь өөрийнх нь онцлог тэр биш үү? Улс төрчид өөрсдөө ч ярьж байгаа. Энд бол нөгөө шин залуу улс төрийн кадрууд танигдах ямар ч нөхцөл байхгүй. Сонгуулийнхын сурталчилгааны хоногуд ч ийм мөчтгөн давчуу хугацаа хоног тулгагдсан. Гэтэл нөгөө хуулбарлах дуртай баруунд ч бол 2 жил сонгуулийн үйл үргэлжилж штэ. Тэр олон жилээр өөрсдөө таниулаад сурчлагаа хийгээл мужуудаараа очиж ярилцаал, уулзалтаа хийгээл уулзаал. Ингэж илүү сайн таньжиж тэгээд нөгөө яг ямар бодлого дэвшүүлээд байгаа гэдгийг уншил танилцж тентхийн сонгогчд нь илүү хэрсүү байгаад байна л да. Хэрсүү байх боломжийг бас тэр улс төрийн сонголтын орон зай өөрөө бий болгож байна. Тэгэхээр энэ сэтгхүүг өөрийн боол болгоцсон байгаа. Сонголтын боол болгоцсон. Сонголтын эрх чөлөөг болгоцсон. Сонголтгүй сонголтын өмнө сонгуулийн сонгуул ухаалаг өгөөрэй гэдэг. Гэтэл яг дугуулах систем дээр нь сонголт байхгүй тий. Одоо дэлчигээр харж штэ. Намууд бол сая 126 нэр дэвшигчээ бүрдүүлэх гэж маха зулгаалсан штэ. Ялангуяа эмэгтэй кадр олдохгүй. Олон нам эмэгтэй кадрын эрэл хайгуулд хатж байна. Тэгээд нэг 10 хүний цалин тавьж чаддгүй нөөтөөсөө тийм нийгмийн даатгал төлтгөөсөө зайлс хийдэг нэгэсэндээ татврын хулгай хийгээд сууждаг ийм төлөөллийг ийм эмэгтэйчүүдийг чагсаалт руугаа оруулаад дэвшүүлжтэй 10 хүний цалин тавьж чадахгүй ард олон нийтийн хувь заяг шийдэж чадах уу? Тэр зөвхөн өөрийнхөө ашиг сонирхол өөрийнхөө халаасанд орох мөнгө ашиг сонирхлын төлөө л ажиллана шүү дээ. Нийгмийн хорт хавдар чинь жинхэнэ нөгөө лайв хийгчд. Нөгөө сошиаллоор та нарын тархийг угаагаад байгаа чинь жинхэнэ нийгмийн хорт хавдар юм биш үү гэдгийг хэлчихвэр сандаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ сошиал гэдэг дээр тэгэхээр энэ ерөөсөө л одоо нөгөө дэлхийд өөрийн ноёрхлыг тулган хүлээлгэж байгаа том улсын л одоо бодлого штэ нэг хэрэгсэл штэ. Тэгэхээр энэ бол яа харахгүй нийгмийн хамгийн том буглаа, хамгийн том хавдар болж байгаа зүйл гэвэл мөн эсвэргээрээ бид энийг өөрсдөө ухаалаг байж чадвал соён гэгэрүүлэх талбар болох бас боломжтой байна. Яг нөгөө их оромж хүсэж яагаад бид заавал бусдын одоо тулгасан системээр явах хэвтэй. Бид өөрсдөө тэнд өөрсдийн оюун ухаан ухамсарыг ангид байлгаж ийж, тусгаар байлгаж ийж тэн дээр Монгол улсаа хожуулах, Монголынхоо эрх ашигыг хөгжүүлэх
энэ соёнгийн эрүүл ажлаа уг нь хийж болно шүү дээ. Болохгүй зүйл биш. Инфлюенсер гэж яриад байна шүү дээ. Маш олон дагагчтай байл те. Тэд нар ч одоо бас нэр дэвшиж байгаа ч хүмүүс байна. Явсан зам мөрийг хар гэдэг чинь энэ дээрээ байгаа. Ямар орчинд өссөн. Хайрлагдаагүй хүн бол бусдыг үзэн ядж байна. Нийгмээсээ тэр хариугаа авч байна. Олон хүнээс тэр хариугаа авч амьдарч байна. Тийм учраас шоронжуулах нийгмийг илүү их бүтээж байна. Би бол одоо хотын дарганы Баатарыг тэгж хардсан шүү дээ. Хайрлагдаагүй энэ залуу хайрлагдаагүй залуу байна. Хайрлагдаагүй учраас энэ хүн бол шоронжуулах системийг илүү их батлав бий болгож байна. За улсынхын хэмжээнд үндэснийх нь хэмжээнд шоронжуулах системийг хангалттай хийж гүйцээд одоо хот руу орж штэ тий. Хот дээр шоронжуулах системийг гүйцэтгэх гэж байна. За хэн бэ гэдгийг харахын тулд ингээ бичээд өгсөн намтрыг уншихаас илүүтэй сошиал дээр цахим орчин дээр бичиж байгаа үг өгүүлбэрийг харахад хангалттай байхгүй. Нэг тийм үг гэдэг шүү дээ. Яг нөгөө өгчилж гоё уран эцэцнэр нь санахгүй. Гэхдээ хүн генийн ерөөсөө нууж чаддгүй гэж. Удам өгшлөө нууж чаддгүй гэж. Тэр нь ямар нэгэн хэлбэрээр илэрчлээд байхгүй. Ялангуяа хүний үг үйлдэлээр маш сайн илэрдэг. Үгээрээ худлаа хэлсэн байж болно. Үйлдэл нь хүнийг хинбэ гэдгийг төвөггүй нотолдог байхгүй. Маш олон талын мэдээллийг харьцуулж, дүгнэж, шинжилж ийж бид нар илүү өөрийнхоороо илүү эрхчлөөтэй амьдрах боломжууд хангагдана. Тэгэхгүй ийм явцууд авчуу сонголт хийгч ч гэсэн тэрийг сонголт хийгчлээс зөвшөөрөх юм байна. Барьцгүй, тогтургүй энэ нийгэмд ер нь юунаас тайтгарл авч байна? Би алхах их дуртай шүү дээ. Тэгээд байгальд гарах их дуртай. Байгалыг анирдах гэхүү, байгалийн чимээг сонсох их дуртай. Тэгжээж тайвширна. Аав ээж эмээ өвгийн хайранд өссөн учраас бас ингээл нэг юм давчтаад ах нөхцөл бас хомс. Тийм учраас эргэн тойрныг их хайрлах ёстой юм шиг санагддаг. Байгальд гарахаар ялангуяа оршихуйг хайрлах мэдрэмж их төрдөн шүү дээ. Тэгээ ийм сайхан амгалан оршихуйд зүгээр л энэ зам ёсоор амьдарч хад л хүн хангалттай байгаа байхгүй. Тэгээ юуны төлөө ингэж их улангасан алалцаа тэмцэлтэд энэ заримдаа бас ойлгохгүй. Тэгсэн ирнэ алалцаж тэмцэлдэж байгаа салбарт нь өөр ажиллаад байгаа байхгүй. Тэгэхээр энийг хувь хүн өөрөө маш их тэнцвэржүүлж ижил өөрөөгөө бас ингээд гээхгүй авч явах нөхцлүүд бол бүрдэх байна. За үг үйлдэл гэдэг дүн шинжилгээний тоймоо тасралтгүй хийгээрээ энэ бол одоо дүлгөөн гэдэг хүний сэтгүүлчин те сэтгүүлч тоймч юм бол яг өнцөг байдаг. Тэгээд ажилд нь их амжилт төсөе. За бусдад дандаа урам хайрлагч нэгэн байгаарай. Миний яг нэг зарчим тийм дандаа хүмүүст урам хайрлах. Тэгээд дандаа урам хайрлагч нэгэн байгаарай. Амьдралд нь сайн сайхан нэг хүсье. За баярлалаа. Урьсанд баярлалаа, ярилцсанд баярлалаа. За